Энэ удаа ажилд юм уу? Асуута. Агентаа нааш. Тэр кемпүүд байна шүү дээ. Энэ удаа ажилд юм уу? Эднэрийг ухчихсан гаруй сумын хажууд ухаж байгаа юм уу? Сумын хажууд ухаж байгаа гарууд юм уу? Өмнө энийг ухчихсны кемп юм байна тий. За ингээд заамраас байгалийн алуурчдын мөрөөр лайв үргэлжлэл явж байна хараа. Энэ хэдэн жилийн өмнө ингэ юм болгосон агентаа? За 8-9 жилийн өмнө ухаад ингээд нөхөн сэргээхгүй хаяад явсан. За энэ хугацаанд тэр овоолсон шорон тэр байна. Тэр хараа. Төрөө нөгөө байгалийн алуурчин болоожийн ганц зэрэг шүү дээ. Одоо шоронд байгаа ялтан тэр энэс том шороо овоолсон байсан. Ингээд хаяд гэсэн үг харж гинөө. Ийм эрүүл газар ингээд хайчаа явж хараа. Энэ рүү одоо яг Африкийн араас явж штэ ой. Энэ сайхан тийм байгалийн үндий байсан юм болцсон. Африкийн араас шаалаа байгалийн алуурч талаа ицсэн. Одоо чинь манай хууль загварлагчид энийг хийх хэрэгтэй штэ. Ямар хулгайч алсан юм мөн үү? Гаргаж ирээд гөлөг шиг долоолгоод өөрөөр нь цэвэрлүүлэх хэрэгтэй штэ энийг. Энэ байгаль алдсан байна. Хүн алснаас илүү байхгүй юу хулгайчууд. Тэ? Ингээ Монголын хууль ийм л байна. Хулгайчууд. Одоо тэр шороог хийшээ буулгах хэрэгтэй. Энэ шороог буулгах хэрэгтэй. Тэр шороонуудыг ингээ хайцсан явцсан. Ягаад гэвэл энийг асар их зардал гарна. Тэрийг хийшээ буулгахад олон тэрбум мөнгө хэмнээд байглаа алдаг хулгайчууд. Ингээ угуулах ямар хэрэг байгаа юм? Аа? Тэ? За энэ нөгөө багаас гараад ямар үг вэ? Сов багаас гараад ингээд ирцэн явж जैन замаараа. Тэ? Одоо нөгөө 3 настай хүүхэд алсан байгалийн алуурч руу явах гэж байна. Гончиг Батын Батуулдын уурхаа нэрээ өөрчилсөн. Чи нэрээ өөрчлөөч хулгайчаа хүүхэд алсан бузарчи арилахгүй заяа. Нэрээ өөрчлөөд алтан мөнгөнд авчиагаад үнтэй морь ойж унаад аригдуулаад чиний хүү алсан хэрэг арилахгүй хулгайчаа Гончиг Батын Батуулдаа навшоо. Байгалийн алуурчин минь өр хүүхдөөсөө ичихгүй байна уу? Байгаль алж өр хүүхдөөд ижих гоё байна уу хулгайчуудаа? Байгаль алж морь уих, байгаль алж алтан мөнгөнд авчтай дээл өмсөх тийм гоё юм уу хулгайчуудаа? А? Их дэлхийд гоё амьдрууд гоё биш юм уу? Гоё байгальтай, онгон байгальтай амьдрууд гоё биш юм уу? Хулгайчуудаа. Одоо энэ уурхааг алсан хулгайчууд тэнд кемплж байгаа. Тэр соёл багийн хажууд ухаж байгаа гэж байна. Хулгайчуудыг авчирж энийг нөхөн сэргээлэг. Байгаль орчны сайд нөхөр хоол авшаа энийг сэргээлэг. Хууль зүйн сайдаа энийг сэргээлэг ой. Өөрөөр сайд амьдны юмд ачиграа пистамын чи энийг сэргээлэг. Чадахгүй ажиллааг зайл пистагуудаа. Хулгайчуудад бай багтан штэ. Тийм үстэй. Мөн овшнууд хэрэгээс хулгайчуудын хэрэг нь хуучирдгүй шоронд явдаг үстэй. Байгаль ална гэдэг гэмтэрэг үстэй ахын дөнөр. За явъя. Одоо нөгөө Гончиг Батын Батуулдын хүүхэд алсан хулгайчууд уурхаг нь ажиллаж байгаа гэж байна. Нэрээ өөрчилсөн гэж байна. Аа. Бачаа үсээ зүгөөтэй юм уу худлаа гэж байна ой. Нэр мэрийн цуцлаа барилаа гэдэг судлаа гэж байна. Гэнс дагууд авилгад өгчихгүй юу? Ийм газар энэ заамраар зөндөө. Тэгээ заамар хөгжсөн юм уу? Аа. Заамар Швейцар болцсон уу? Азийн бар болцсон уу? Монголын хамгийн том хөгжилтэй гот болцсон уу? Сум болцсон уу? Аа. Тууна явдаг жорлоо хулгайчаа чи уулуурган сайд хийжсэн мэт. Төв аймгийнхаа явдаг жорлон тувааныг битэн сонго. Ардуура энэ авилгалч уулгаач. Сайд болохын төлөө явна эднээс хагуул авахын төлөө явдаг. Туваа нэг хоёр эрдэнэтэй хувилдсан би. Ялал уулуурган сайд болно шүүгээ шивгч одоо эрдэнэ тохирлцоод уулуурган сайд болсон уу? Болсон. Яг ингэж байгаад авдаг хулгайчуд. За одоо энийг бол ухаад нөхөс сэргээс юм шиг байгаа. Мөн үү? Зөв үү? Мөн байна. Тэгвэл ингээд нөхөс сэргээс болж штэ тийм үстэй. Энэ үл сайн компани байсан байна те. Моцод тариад худлаа өнөн улаас тариад модон дотор улаас сул шарилж гэж байгаа. Жимсний модон жасраг нь шарилж гэж байгаа жасрагны мод. Ай торлж яриад бас шарилчаач чээ. Станер. Тэр бол худлаа юм шаасан хулгайчаад. За Тувана. Төв аймгийнхаа энэ цэвэг доржийн Туван бол байгалийн алуурчин шүү. Хэдэн гүлгнүүд нь энэ дээрээс усан буу тавиа шаадаг гэсэн хулгайчууд.
Тэгэл өвөл зууд болохоор та нарт худлаа хайр зарлаад тэжээл тараагаа шаагадах. Алтыг зуухч юм чи тэжээл байдгаа юу юм? Улгаачуудын би бузрыг мэдэн штэ. Би бузруудын мэсрэг дэндүү сайн мэднэ. Нямбатра хамаа. Хөш, нэм хамаа. За чи хужаахан зэрэг шиш хоронд орцсон. Хужаатайгаа шалгууд хужаагаас чи 3 сая доллар авсан гэсэн. Чи хужаагийн бүх бузрыг арилгаж өгсөн. Чи дэрэгдээ боксын холбооны дэрэгдэгчээр авсан сүлдээ боксын холбооны ерөнхийлөгчийн хамгаалыг хадган дээр тавьж өгсөн. Ягаад гэвэл алтнаас санхүүжүүлэрэг шаасан нөгөөдг нь юу санхүүжүүлээгүй харин хандаа өгсөн мөнгнүүдийн нийтээ явцсан. Ганц зөргийн бузар бол замбраагүй. Хужаа ганц зөргийн хам бол Нямбатар шүү. Манайхан улс төрд орохдоо улаан гуйлагчингууд ингэж эндээс ирж авилгал ахуй шаадаг энэ алтнаас новшноо би мэдэн ш та нарыг нэг улс төрчдийн ард өгжээ сууж байгаа улгаачуу заяа. Нэрэн шүү. Гойго модон дунд байна штэ. Улаас ул шарилж гэж байгаа. Гой гацуур тарих хэрэгтэй, нарс тарих хэрэгтэй мөн үү? Мөнх ногоон тийм биз дээ. Канадад бол бүр гацуур тараад, нарс тараад, нөгөөдгөө эргээгээд за юу Канад хаусандаа ашигладаг. Тэгээ уулын модны яамтай болсон. Тэгж ашиглал болно штэ тий. Тэгэл худлаа үнэ хямдхан баг үнгүү шахаа улаас тариад жүжиг шаагаал. За энд ингээд энэ уурхаа. Ингээд бүгд л юм байна. Уулаар нь ухаж чинь. Тэ? Дуусгаж чинь. За уучлаарай энэ бол жинхэнэ одоо 1000 коп 17 хийгээд нэмэргөө. Ингээд өөрөөсөө алдсан юм чи яах юм? Хаа? Ингээд бүр амар том карьер үүсгэсэн тэ? Хараа. Амар том карьер шаардсан. Амар том карьер тэр хараа. Тэр хараа амар том карьер. Амар. Стагуудыг энэ амар нүх. Тэр хэний кемп вэ? Хөлхний бас кемп мэ барьсан улгаачууд. За ингээ халаа ичтэй. Замрыг чин досон замрыг чин. Тэг юу гэмэр чи мэдээ аа? Шорон замар болгожээ. Досын замрыг апраг шиг шорон замар болгожээ. Улгаачууд. За энэ замрын залуучууд эрээд ингээ хан болоо явж байна. Ажуугаар нөр яасан? Яасан? Орой. Энэ хүүхд алдаг кемп мөн үү? Орой. За энэ нөгөө өрөм тавиад хүүхд алдаг Гончиг батын кемп, Батболдын кемп. Очноо орноо. Улгаачууд хүн алчаад лиценз өөр нэр дээр шилжүүлээд нэрээ өөрчлөө шааж гин гэсэн. Улгаач нарт алтнаас илүү хүний амьдрал чухал шүү дээ. Хүний амь чухал шүү дээ. За энэ нөгөө Гончиг батын Батболд гэдэг зургийг гаргаад тэр алтан мөнгөнд өвчтэй улгаачийн кемп. Яваач. Хамбулг интернэшнл. Ай. Сабана. За энэ нөгөө Гончиг батын Батболдын ажилуулдаг уурхай баг шиг байна тийм ээ. Энэ босс дарган дуудатгаа. Дуудчихаа ахын та. Зүгээр дуудж ийн газар нутаг дээр хаан зогсгож ямар заалгахгүй. Монголын газар нутаг гэдэг гуцаад дууд. Гуцва. Лицензтэйгээ байгаль алж байгааг ямар юмных лиценз гэдгийг. Хүү алж байгааг ямар юмных лиценз гэдгийг. Лиценз чухлуу байгаль чухлуу ахын доо чамаас юм асуу. Хөөш эднэрт лицензтэй ашиглаад буцааж булаарэ гэж өгсөн болгоос буцааж алаарэ гэж өгөөгүй шүү дээ. Өмчилж өгөөгүй шүү дээ ахын доо. Чи газрын тухай уул уурхай үйлэр надтай мэтгэлцэж байгаа ахын доо. Багтна. Улгаачуудаа дууд. Холи Батболдын зураг гаргадаг. Лицензтэй талбай гэдэг нутгийн иргэдэг иргээр томорд юм шиг байна. Нутгийн иргэд энэ улгаач нартай тэмц үндсөөлн заасны дагуу. Багын доор хоёрыг ард түмний өмч гэж үстэй. Энэ улгаач байна хараа. Гончиг батын Батболд гэдэг шүрэн төвчтэй дээл шаацсан. Энэ муу новш ингэж мөнгө л бодно гэхээс өөрийгөө бодно гэхээс Монголын ард түмнээ бодохгүй улгаачтай харал та нүдэн дээр нь шуналгаад ичсэн байгаа үстэй. Хараа ийм улгаач. Энэ улгаач мөн үү? Загварлыгаа дуудаад халтаахын дөө. Энэ загварлч мөн бүстэй. Энэ уурхан дарга дуудаад халтаа. Урдлын уурхаг тэр юм уу? Наач ажил явж штэ.
За Батболдоо. Байгалийн алуурчин минь. Чи хүүхэд алсан. Чи өрөм тавьж байгаа бол өрмийнхөө нөхөд бүглэх байсан юм авшаа. Ядарсан иргэд хүүхдтэйгээ ажил хийх гэж явж байгаад хүүхдийн чи ухсан нөхөндөө унгаад алдсан. Батболдоо. Алуурчин минь. Хараа. Энийг хараад тав. 3 настай хүүхдийг цооногонд унж алсан алуурчин бол энэ. Хариуцлагагүй уулуурхаг ямар юмны уурхаа гэдэг. Улгаачиг. Харвуу энэ. Энэ улгаачиг саараа тав. Саараа тав. Морь үйдэг үнтэй морь авдаг алтан мөнгөний шүрэнд авчтаа. Алтаар өөрийгөө гойсон уулгаач байгаа. Эний өөр хүүхд гэж ямар юмнууд байна? Аавдаа хэлээч. Танаа аав та нарыг үнтэй брэндийн гуцамж өөрөө алтаар бүгдгийн төлөө ард түмний хүүхдийг алах ёстой мó? Алтгаа өгөх гээд байна уу? Уулгаачууд. Би гончиг Батболдыг мэдэхгүй юм байна. Адгуусан 500 саяар нөгжөөсөн болохоос амьдрал ядуу хөвдөж зовсон хүүхдэд эмчгээний мөнгө зардал өгж үзээгүй штэ. Батболдоо гүлгөө. Ой. Чимэр шунлын бузар нүүрсний ажнаа бат эрдэнэ давгдарж энтэр дойлгондог болохоос чи ард түмнийхээ төлөө бүхэлзөөд нэг 5 цаас өгж үзээгүй уулгаач штэ. Чи дандаа гадаадар гисдэг зугаалдаг чинээ зүүж байгаа цаг чин тэр бүм төгөрөх навшаа. Чи ядарсан нэгмд яасыг гайгуулдیں۔ Чи хөдөлмөрийгэд манай Facebook компани Марк Цукерберг шиг болж чадаагүй чи Монголын баялагийг ухсан байгалийн алуурчин. Байгалийн алуурчин хали дараагийн гэбрөө 2 кемптэй шаацсан. Гончиг Батын Батболдын цаана эзэн хингэлээ. Эзнийг олж дараа зарлнаа улгаач зөөё. Гончиг Батын Батболдоо ардч улгаач байдаг гэсэн зөөё. Мөн шунлын бузар тулмууд мэнэ өөр хүүхдийн чинь зургийг гэр бүлэр чинь давж харуулна. Ард түмэд ичээн улгаачуудаа заяа. Та нар ичихгүй өний хүүхд алж яхад би бузруудыг харуулахаас ичихгүй заяа. Улгаачуудыг ингээ байгаль алаа цөөрүүдийг хараа. Дураараа шааж байна. Энэ жалга малга байгалийн голдөрлийг өдгөр дуусгаа ийна. Амар шааж байна те. Дураараа шаад юм байна. За яв. Улгаачууд. Өөрхий хөдөө өхөр бэлчих юм байхгүй. Эдэн малчтын бэлчээрийг дуусгаж гэнэ хөөш. Үрждэг мал аж ахуйгаа хамгаалъя. Өхүүлдэг байгалийн алуурчдыг болёо. Хой. Байгаль өхүүлж алдаг алуурчтай болъё. Үржүүлдэг малчтын бэлчээрийг хамгаалъя. Эдгээр алт ухаад Монгол хөгждөг бол хөгжөөгүй штэ. Хэдэн гэр бүлийг гадаадаар зугаалуулж, брэнд өмсүүлж, бенз унуулж, казино тоглуулахын төлөө явах юм хой. Алт ухаад өдөр тооноор нь ухсан штэ өөрнүүд Үнэхээр бодолтой. Зүгээр нэг алтаа ухаад новш 500 саяын цаг зүүхийн оронд нэг 50 хүүхдэд эмнэлгээний зардал өгч игэл хамаалгал та. Би үрдэл дэмжил та. Эдгээр тэгээгүй штэ. Өөрийгөө алтаар одоо эдгээр үл алтаар авсаа бэлтэж байгаа улгаачууд. Тэ. Одоо бүргээ зам нарийнс шааж улгаачууд. Чинад Гончиг Батын Батболдын зургийг дахин харуулзаа. Бэлтжээ утсан дээр дагаад харуул. Улгаачиг том улгаач гэсэн энэ улгаачиг. Улгаачиг саараад та Монгол ард түмээ. Улгаачиг саар. Энэ улгаачиг саараад. Доороос нь дэс сайн тогтоом улгаачиг. Чамаа мууаасануудтай зүгээр Та манай Монголын морин спорт байж байгаа хэдэн бензанаар гурилд дуусгаж байгаа. Зугаа гаргана, мороор зугаараа гаргаж витамин тарай шаана, допинг шаана Эдэн нарийн бүгчүүдээр өөрсдөө өрөөлүүлж хамгаалуулна. Хитэн алтны бузруудыг би мэдэн штэ хой. Алтны эдэн нинжа бузрууд байгалийн алуурчтай. Та нар моринд үнтэй тарай допинг шааж морь тамлна. Хэдэн бүгчүүдээр өөрийгөө хамгаалуулж хүрээлүүлнэ. Юугээ бодчих хийн та нар? Авсанд ороход адилхан үнэтэй улгаачудаа. Алт угаад алтаараа авсыч гэд арай өгөхгүй гэж бодог үстэй. Байгалийн алуурчтай. За энэ ингээд нутгийн иргэд ирц эсэргүүцээ зогсож байгаа юм энд. Очтой. Хайгуул барьцаа зогсож шүү дээ. Алц хэрэгтэй шүү дээ. Шаагаад төш яваад. Юу гэнэ? Ардын хүмүүсийг хооронд алцуулах гал хэдэн хамгаалагч нар тавьчихсан. Иргэд бэнсдээ болохгүй тэгээд цуг ороод ухах хэрэгтэй шүү дээ. Амьдрал хэцүү байна. За энэ нутгийн иргэд бүгд ингээ машинтаа хөрөөдөрлөө. Энэ хойноос хэдэн машин таагаад байна мэдэхгүй.
Яаси даан болоод байгаа мó? Та нар яах гэж байгаа? Иргэдийн өмнөөс буудах гэж байгаа мó улгайчуудаа намайг буудаад. Та нар хийм бэ ой? Тэр нохоо могоо дагуулсан юм бэ? Цагтаа нараа. Иргэдийг чи хаалах гээд бослох дэвс гаргаад зогсож байна шүү дээ араа. Та нар наад хамгаалтыг уцаа тайлаад иргэдтэйгээ цуг ух. Заавалчгүй ойлгоорхууд ухах ёстой мó? Гэхдээ ойлгоорхууд нь хариуцлагатай уул уурга хийж чадахгүй шүү дээ. Ард түмний амьдрал ядуу байна шүү дээ. Яагаад өдөө улгаас тэр цөөгүүдээ ухах ёстой юм аа? Гү тийм үстэй. Та нар яд ийш орж ухах гэдэг юм уу? Хаягд шороог нь авъя гэдэг гэж байна. Хош өрмийг авчаад хусмыг ард түмэнд өгч болдгоо мó? Мөн биз дээ. Эдгээр хусмыг авъя гэж байна. Дахин өнөрийн дүрээ тэр наашир. Эдгээр буудд юм уу? Хууль сайд амар сайхан. Энэ иргэд зайлууд хаягд шороог нь авъя гэхээр бууддаг гэж байна эдгээр. Эдгээр эрүүгийн дэрэг үлдчихээн тэр Батууд эзэн нь бол шулгаашууд хариулах тооцох хэрэгтэй шүү дээ. Эдгээр хүн буудах юмшоор л байхгүй. За юу байхгүй. Одоо энийг бол Африк болгож чинь тийм үү? Африк үстэй. Готод очиж офсыг нь гадаа надтай зүг очиж заа юу. Зураг нь хэвлээд оч юм уу улгайчуудыг. Энд уц барьд юм уу? Хөөш энэ чанаас би тэн дээр гарахад яах вэ? Яг энэ тулж очиод тийшээ гарвал яах вэ? Хэдэн метр яханд байна? Энэ хараа нутгийн иргэд хаягд шороог нь авч угаа идэг гинэ. Тэгэхээр нь өгдгүү гэж байна. Өөрөөр хэлэх юм бол угаацсан хаягдл шороог нь осон жоохон ч гэсэн төмбөнгөөр угааж үр хөвгтөд тижээ ихээр өгдгүү гинэ. Гончиг батын Батуулдоо шулмын тулмаа ганцаараа идсэн гахаа таргалахгүй шүү дээ. Батуулдын зургийг гаргаад дөр улгаач. Сайн байна охин доо. Энэ иргэд рүүгээ буудчих. Энэ хонгоно шүү. Энэ араа энэ гэмт хэрэг шүү. Гончиг батын Батуулдоо чи бүх энэ хамгаалагч нартай залуучуудаар иргэд рүү буу шагаалгаж чинь энэ үт гэмт хэрэг шүү. Хууль зүйн сайдаа цагдаа нараа эднэрт хүн буудах эрхийг хий өгсөн бэ? Иргэд ингэд юм байна. Угаацын шороо шалаа минь ух юу? Угааж үр хөвгтөд тижээ гэхээр хөөш. Энэ улгаачийг хараа. Энэ улгаачаа. Ой. Батуулдаа улгаачаа. Чи энэ иргэдэд хусмын чи өрмийн идчихэж болно. Хусмын иргэдтэй улгаачаа ой. Энэ газар нутагч чинийх шинэ заамрын иргэдийн улгаачаа ой. Гончиг батын Батуулдаа навшаа. Гөлгөө энэ рүү салгаатгаа энэ уцнаа байна. Гончиг батын Батуулдын уцыг надад явуул. Лайв үзчих хүмүүс өрөө. Батуулдын уцыг над руу явуул. Коммент өргөж. Ой. Та нар бөөнөр энэ ч тэтчээ зогсчоо доо. Бөөндөр энэ зогсч бөөндөө. Өөрхий тэр хараа ингээд залуучууд бөөндөө хүрээд ирсэн байна. Ингээд иргэд заяа. Амьдрахын тулд таашаа. Тэгээд нэг хэдэн олигарх хулгайчууд нь уулаар нь ухна. Өрөм төсмийн зөсгөтөнд шаана. Сайн байна. Сайн явж байгаа юм даа. Хахан тийш явж байгаа сталиныг тасарчих гээд байна. Та нар зүгээр нэг хаягд шороог нь угаая гэдэм байх те. Юу ч таахаа. Бид нар чаг нутгийн уугуул. Заамсан хайлт 3 малчаа. Малч. Тэгээд танаа бэлчээрийг нь хулгайч ухаж чинь тийм үү? Бүгдийг нухацсан. Тэгээд ингээд хүмүүс
Орж гарахын. Дуусна шүү дээ. Намар дүүстэй юм уу бол. Газрын нөхцөл хэмжээнд малаа хаана бичиж. Яг үнэ. Гоо одоо бэлчээрийн газрыг ухсан юм чинь өвсөө худалдаж авахын тулд хусмын угайл гэж байгаа юм байна. Тийм үү шалаа минь. Зөв шүү дээ. Хүй осны асуудал шүү дээ. 9905 85 85 гэж байна. Болно шүү дээ. Орол нойрно гэж газрыг аваад гарын нөргүүдээ тэгээд чагаа зэрэгтээр ороод тэгээд одоо орол нөр ороод За иргэд ингээд бэлчээрээ алуулсан юм чинь ядаад хаягдл шороогийн угааж малынхаа өвс доосыг бэлдээ гэхээр буу барьцсан бүрэн зэвсгэлцсэн хүмүүсээр хамгаалуулдаг юм байна. Одоо малчин байгаа хүмүүс гараа өрдөө дандаа малчин хүмүүс ингээд нэг хөдөөний айлын одоо ингээд нэг хэр тал эзгүүлдэхгүйгээд одоо малаад ингээд нэг уул юм. Одоо бид нар чинь юу туслан өвжим гэж байхгүй шүү дээ ингээд. Ухаа нэг уулаа яриад дээр. Одоо энэ уулаа яриад дээр нэг гэр угаас тахсан байна. Ингээд уулаа яриад дээр. Утгаа алдаж байгаа. За ингээ иргэд бөөнөрөө ирсэн байна. Одоо чигээд хүмүүс амжиргаа шүү дээ. Ажлынхаа завсраар ингээд хэн тусдаад ингээ. За энэ иргэд ингэдэг юм байна. Бэлчээрээ ухуулцаа. Мал бэлчих газар байхгүй тийм ээ. Өвөл цуд болно, засыг уннаа. Өвс тоосоо бэлдээ мөнгө хэрэгтэй. Хэрвээ за энэ бэлчээрийг эдгээр халаагүй бол энэ дээр мал өвөлжин тийм үү? Мал өвөлж газаргүй болсон учраас малынхаа өвс тоосыг бэлдээгээд өвс тоосны мөнгө хэрэгтэй. Ухсан хайсан шороог нь авъя гэхээр өгдөггүй юм байна тийм үү? Өөрөөсөө болохоор зэрэг хусмын өрөмтөө шааж байгаа тийм. Ийм гарууд гарчихжээ. Бид нар дүүргээ гүйцэтгэж байна. Ойртхон бол буудаж шүү энэ тэр. Хууль бидний тал. Тийм л юм. Амар сайхан сайдаа тэр ороо ингээ буутаа хүмүүс зогсож байна. Одоо харууд Яг Африкаараас орлоо. Одоо бүр парадо 250 шаацсан наадчих. Алтан буугууч могоо шаацсан. Баяд. Зүгээр захын харуул уу? Тий, захын харуул. Эдгээр та нарыг зодддггүй. Нутгийн дүүгийн гар. Манайха бүгд нааш л та. Нааш өрөөдөр. Бүгд энэ чанаас хасаадах. Айгүй бол би та нарыг уриалаа шааж байгаа юм шиг бодно. Та нар өөрсдөө оргоор ирсэн тийм ээ? За нааш рэнчээрээд энэ зогсчих манайха. Тий. Энэ даан чин энэ нэг аккумулятор дээр барай шигтэй. Дээш гармаар дээш гармаар. Шуу шалгалаар шаага орооч тээ. Дээш гармаар. Тэгвэл бөөнөрөө шалган дээр нь очих уу? Шалганы юм талаа шүү дээ. Одоо тэгээд Сая оруулахгүй байна. Энэний шалган хаана? Зөв. Та нар ийшээ гарч. Энд ч бөөнөрөө зогсчих. За ингээд заамрын иргэд бөөнөрөө ингэдэм байна. Би маш тайлбарлаад байгаа. Энэ ихэнх газар нутгийг ухцсан юм байна. Мал бэлчих газар байхгүй тийм ээ? Тэг аргаа бараад эндээс ухсан хаягд шороог нь авч жоох юм гаруул өвс тоосоо татаж малаад хижээ гэхээр зэрэг эдгээр маа гэдэг юм байна те. Энэ гончиг батын Батуулдын ургаа мөн үү? Нөгөө алтан мөнгөний шүржээр өөрийгөө бүгдсэн уулгаа чи зураг нь гаргаад ирээ. одоо дарга солигдсон гэдэг даргатаа нуу. Шааж байгаа маань дарган солигдоогүй. Энэ уулгаач мөн үү? За ингээ иргэд бөөнөр ирсэн байж ороороо би цуглуулаагүй шүү тийм ээ. Уулгаачаас хариуцлага нөхөөч. Улаанбаатарт гэрийнх нь гадаа очиж заяа. Одоо яаж Над дээр явуулж оруулцаачаа гэхээр за нэг даргатаагаа яриацгаа тааши. Энэ уулгаач болохоор зэрэг тэр бумаар хэдэн зуун саяар морь аваад хэдэн тэр бумаар нь цаг зүүгээд та нар болохоор зэрэг хэдэн малдаа хэдэн бодол үс авч болдгоо юм уу? Аа? Ингэж уулуурхаа ашигласанд ороод бүгдээрээ болиё л доо. Гэхдээ тийм үстэй. Энэ дурак ингээ ганцаараа байж хэвчтэй юм уу? Чи ганцаараа ажилласан гахаа даргалахгүй гөлгөө ой ойлгосноо? Дараа зураг нь хэвлж ир. Энэ уулгаач мөн үстэй. Мөн. 3 настай угсаа энэний ургаад өгсөн тийм ээ? Дэвтэ уулгаач юу энэ бузрын уулгаачаа. Гончгоотын Батуулд бол бузартаа уулгаач. Араар дүмэ. Гэхдээ одоо бодлолтой хөөш. Одоо Америкт бол ингэдэг байхгүй юу? Бизнес хийж болоод Америкийн тэр бомтон боллоо гэвэл ард өвдсөн зовсон иргэдтэй ард түмэндээ хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг мөн үү? Харилцаа ашигтай. За манад энэ уулгаачууд бусдын боломжийг улгаа хийж уулаар нь ухчаад ганцаархнаа гадаад явж казино тоглоод байж. Үнтэй энэний хэдэн дөрөв цаг зүйдэг мэдгүй. Тэр бумын цаг. Нэг товч 100 сая. 5 товч 500 сая. Орой дээр зүүсэн алтан тэмдэг нь хэдүү? 100 сая, аа? Манай нутагт байж байгаа шүү. Тэгээ та энэ заамарт ирж байж байгаа. Улгаачууд манайха бүгд нэш ийшээр зогсчих.
Бүгд ийш гарч. Ой. Бөөнөр энэ зогсож. Би юм наач очгоор старлыг унах гээд байна. Энэ чээр зогсож манайхаа. За ой. Туу уудуурган сайд байсан уу? Та нар сонгосон уу? Энэ уулгачаа санд овж байгаа. Одоо тугааныг сонгож болохгүй шүү заяа. Хогийн уулгач. За ийшээ зогсчих. Ахын дүүнрээ. Та нар шаламныхын шороог иргэдтэн шуудагаар нүг. Наад улсыг одоо том техникээр шаах гайгүй. Гэхдээ тийм үстэй. Нэг мөн шуудаа шороод авъя гэж штэ. Жоохон шороо өгчөөч их бид нар мэдэхгүй. Ой адилхан ардууд байна. Гончиг хотын ардууд Батболд хой. Гончиг хотын Батболд өнөөдөр уулаар нь ухаж шалаан зарын шороо шаагаад иргэд өнөөдөр ганц шуудаа шороо авахгүй юу? Ахын доо шуудаа шороо өг ард түмэндээ заа юу? Адилхан ард түмэн. За ингээд заамарт нөхцөл байдал юм байна. Одоо баг сумдаа нэг юм аа. Манайхаа хөөе. Багийн засалтрах гэж бас Эдлэгт орж ерөнхийлөгч байхдаа Эрдэнэт үйлдвэрийн овоолготой шорооноос хунцгийн сагаанд өгөөд ухуулсан мөн үү? Гэхдээ та нар тэгвэл Эдлэгт орж биш юм уу ядарсан иргэд нэг шуудаа шороол авъя гэж байна. Хаягдл шорооноос нь тийм ээ? Оруулаа. За тэр хүүхдийн юу газар руу нэг явчихад ирээ. Явъя. Хүүхдийн газар руу явчихад ирээ. Энэ төгсөл байдал юм байна. Иргэд овоорч байна, цуглж байна. Өөрхий иргэд аргагүй шүү дээ. Ингээд бэлчээрийн ухаад алаа хийцэн нөхөс сэргээхгүй тийм үү? Идэх хол байхгүй, малдны идэх хол байхгүй учраас малынхаа өвс тоосонд бэлтгэхийн тулд угаацсан шорооноос нь хаягдлыг авъя гэж шүү дээ. Хаягдлыг өгдөг гэж тулгаачууд. За. Хаягдл шороогийн иргэдэд нь өгдөг хууль санаачлуулнаа хөөе. Ойлгосноо. Хулгайчууд яг өрөм зөгийг нь ав, хаягдлыг иргэд авна. Байж одоо Тэр хүүхдийн газар дээр ч цаашаа явах. Хөөс манайхаа хаягдл шороогийн иргэдэд өгдөг хууль санаачлуулын хулгайчуудаар дөгөө. Өрөм зөгийг нь байгалийн алуурчд наваг. Адилхан ухын хулгайчууд. За өөрхий иргэд ингээ бөөнөрө зогсож байна. Шагаад ор. Ор. Шагаад ор тэмцэхгүй ард түм мөхтэй. Тэмц хулгайчудаас юундаа айдг. Ояа тий буудууд надад чи шоронд явна. Бууд хулгайч байхгүй над дотор ч. Тэмц ороод алал хулгайчудтай. Ингээ бөөнөрө иргэд зогсож байна. Харж байна уу? Тэмц зоригтой тэмц. Баач бид нар хүүхдийн газар дээр очиад ирээ. Хаа вэ нөө? Хааны? Нөгөө дүүнэр айдсан. Бөөнөрө шагаад ор асуудалгүй. Битгээ. Гончиг хотын Батболдын гэртнээ чуулгаачих. Тэ. Явдот ирж гэнэ үү? Дээш очиж та. Тэр дээшээ гараа. Дээшээ гараад дэлгүүрээ суугаад. Дээшээ гарч байгаа дээрээс нэг хараа. За би дээрээс харуулаад тийзээ. Өөрхий иргэд ингээд тэмцэх нь зөв шүү дээ өнөөдөр яах юм? Энэ хараа. Иргэд маань ингээд дөөш бэлчээрээ алдсан улгайчуудад зөв. За ингээд зогсож ингээд ирэх. Яг ингээд зогсон уулаар хаагцсан заа. Хараа боддоо. Тэр хөндийгээс энэ хөндийн хүртэл ингээд ухцсан доошоогоо. Ингээд баг хүртэл. Тэгээ иргэд зайлвал энэ чанаас ингээд ухцсан хаягд шороог нь авъя хэрэг өгдгүү гэж. Тэ. Иргэд бөөнөр ингээд байж тараа. За ийм л байна. Нөхцөл байдал. Досон заамар, чорон заамар болж байна. Нөхцөл байдал юм байна өнөөдөр. Тэгээ тойруулаад ингээд дандаа шороо болцсон. Оруулахгүй гээд. Улгайчууд. Апрго. Апрг болгож ийн улгайчууд. Нүхэ болохгүй байна. Нүхэ сэргэлтэй ихгүй байна. Ингэж уулуурхаа ивэл болсон дээр. Нэрэ шүү. Энэ бол хүүхэд алсан алуурчдын одоо дахиад байгаль алж байгаа газар. Хүний алуурчд одоо байгалийн алуурчдаа хүн алдаг болсон. Тэ.
За иргэд ингээд тэмцэж байна, орж байна. За энэ манайхаа сүүлд орж ирсэн хүмүүс энд юу болж байгаа юм бэ гэвэл байна шүү дээ. За март иргэд одоо малынхаа бэлчээрийг алуулчаад малдаа хөвсөндөө өгөх тийм ээ. Одоо мөнгө хэрэгтэй. Ухцсан хаягдл шорооноос наав яа гэсэн чи өгөхгүй гэж байна гинэ. Энэ уурхай эзэн нэртэй байгалийн алуурчид өрмийн шааж байгаа. Зөөхийтэй шааж байгаа. Хусамнаас нь тогооны бүр хаягдл усмын ч өгөхгүй шааж байна. Тэгэхээр иргэд тэмцэн шүү дээ. Энийг тэгээ Монголын төр зохион байгуулаач. Хилцээрийн ширээний ард суулгач. Өнөөдрийн заамрыг алаад дуусгацсан байна шүү дээ. Тэ? Би дахин манган ойлгохоор ярьж байна. Харж байна уу? Иргэд ингээ гарцсан байна. За тэгээ буу арьсан бүрэн зэвсгэлсэн нинжа нөхдүүдээр иргэд рүүгээ буу шагаалгана гэдэг бол Гончиг Батын Батбол тэргүүтэй шунлын бузар байгалийн алуурчид гэмдэргийн шинжтэй үйлд хийж байна. Зураг нь гараад байгаач. Дорон нисэг яг үнэ. Дорон нисэг ахын туу. Юунд төдөө доронтой явж байгаа вэ? Доронд наа гулгайчдыг доронд заяа. Доронд зайнараа. Энэ уулгач уулаар нь ухаад шөрөн толгойтой алтан довч зүүц. Алтаар малгай шатс. Дээр бас болоогоо морины толгой алтаар шатс. Цаг нь тэрбумын цаг зүүдэг уулгач. Тэгээ иргэдтэй болохоор зэрэг чам шиг иргэд ийм үнтэй алтмалтаар гоёгээгүй байна. Үнтэй морь авъягээгүй байна. Амжирхааныгаа эдэн малыг тэжээх өвсдөө бол л гэж байна. Тэгэхгүй нүүл зод болно. Яах вэ? Энэ уулгач уурхаа хавар хүүхд алсан. Тэ? Мөнэн залгаар уцаа авахгүй байна. 99058888 гэж байна. Вайбраар нордоо. Тий. Вайбраар нор. Би нөгөө цаашлаа. Гой. Нөгөө цаач ойно. Вайбраар нор уулгач. За дөрөв нисэх. Нисэж байна хаа. За дөрөв нисэх нь. Миний энэ дөрөв бол алдарт Нямдоржийн амбар дээгүүр нисчихсэн дөрөв. Дөрөв асаа атсын циркийг алдсан алуусан цирк дотор нисч байсан дөрөв шүү дээ. Алдартай дөрөндөө хорхээ. Одоо байгалийн алуурчны дээр нисгэнэ. За Гончиг Батын Батболдын байгаль алсын юг харуулж байна. Апраг боллоо. Дууслаа үрг. Дуус. Залгаж болохгүй юм уу? Вайбер руу шахаад оролт. Тэгээ вайбер руу залгах гэдсэн ч урдаас мөнгө л хэлдэг шүү дээ. Гүй гэг. 99058585 гэж байна. 8585. Бас нэг тийм дугаар өчсөн байна. За. $9,985 болохгүй нь бас. За иргэд бол тэнд алалцах гад байж байна. Иргэд рүү ингээд буутаа хүмүүс тавина. Буутаа хүнээр өнөөдөр иргэдийн эсрэг буудуулна гэдэг бол цэвэр эрүүгийн гэмтэрэг шүү. Цэвэр эрүүгийн гэмтэрэг гэж хөрхий гэж. За иргэд дайраад орж байна. За иргэд орлоо. Энийг ер нь тэгэл ингээ зохицуулах хэрэгтэй л дээ. За энэ дөрөв нисгэж байна. Доронтлоо. Дөрөв явлаа. За байгалийн алуурчин Гончиг Батын Батболдын хүүхэд алсан уурхаа руу иргэд хаягл шороог нь авахар орё гэсэн үхэхгүй байна гин. Улгаачуудаа иргэдтэй хаягл шороог өг улгаачуудаа. Мөн шуудаа шороо өгөлдөө. Улгаачуудаа. Орчиж. Ва? Аваад орж байна. Өшөө ортвол. За тэнд ингээ иргэд орж байна да. Манай талуудаагаар ялцсан явж байна. Ингээ иргэд хүчтэй байхгүй да. Ингээ нэнэ хараа.
Ингээ шаагаад орох хэрэгтэй зөв шүү дээ. Тэгвэл би оруулаагүй өөрсдөө ирж орсон тийм үү? Үнэн биз дээ. Тий үнэн. За иргэд ингээ орж байна. Нөгөө гончготын Батболдын зураг харагдана. Нөгөө алтан тавчтай өмтэй мөр шаадаг шумлын бузар. Энэ төр тавчтай чи болох уу? Энэ бузар. Энэ бузар ганцаараа энэ том уурхаг эзэмшдэг. Тэгээ иргэд энэ бузрын одоо ингээд ухаан хайсан шорооноос зүгээр нэг шуудаа шороол авъя гэж. Тэгээ малаа тийчээ гэж. Тэ. Тэгээ иргэд рүү буу хариулдаг гэж энэ улгаач. Энэ. За иргэд тэгээ шуудаа шороо гэж бас гарч ирэх гэж зовно. Тэгээд техник биш эн чинь. Нэг хүн нэг шуудаа шороо өрнө үстэй. Юу шалих вэ гэж. Үгүй тийм үстэй. Үгүй энд нэг 100 хүн байна 100 шуудаа шороо өгөлдөг. Гончготын Батболдоо улгаач хөөе. Үхгүй болоод байна. Үхгүй болоод байгаа гэж. Энэ бузартай шуналтай улгаач байна хараа. Энэ ёстой шуналтай улгаач байна. Өөрөө болохоор зэрэг алтаар ингээд алтан мөнгөнд товчтой дээлмэл шаацсан. Энэ хараа энэ ингээд байгалаа ичсэн шүү дээ. Одоо тэр уурхаш шүү тэр хараа тэнд. Тэр. Ингээ энэ байна тийм үү? Чи хадгалж байгаа үстэй дүрс бичлэгээ. Хадгалж байгаа та? За миний энэ дорон бол алдарт нөгөө Насаараа Монголоос хулгай хийсэн хулгайч Нямд Оржин 2 давхар хулгай хийсэн амбарыг бичсэн дорон байгаа. Циркийг авч алсан Асамо ахцыг доронцсон дорон байгаа. Иргэд орж гин үү? Орж байна. За иргэд хөөх юм. Нэг хүн нэг л шуудаа хаягдл шорол авъя гэж шүү дээ. Тийм биз дээ. Аа? Ингээл 50 оруулах хэрэгтэй шүү дээ. Сая лайв үзээд оруулаад зөвшөөрөх шиг боллоо те. Улгаач минь чи өдөр болго иргэдэд нэг шуудаа шороо улгаач. За юу ч. Малчдын газрыг байхгүй болгочоод. Байгалийн алч хайчаад. Тэг ирээд улгаач. За иргэд ингээ орж байна. Орж байна. Үүмэн самын бус юм алга. Шуудаандаа шороо хийж гэн тийм ээ. Өшөө зүүмд жортож болох нь ач. Өөт. Хөрх нэг шуудаа шороо авч ш хаягдлаас нь. Эднэр ямар эднэр шиг техникээр шалаанзар ачигээгүй шүү дээ. За ийм байна иргэд орчлаа ш. За буцаага дороонод очих. За манай иргэд тэнд орцсон байна. Иргэд ер нь эцэст хүчтэй шүү дээ. Эдэн улгаач нараа. Иргэдийн төрийг чинь сонгодээ. Сонгосон төр нь гисэх улгаач нарт ингэж уулаар нь ингээд алтны зөвшөөрлөх. Иргэдэд болохоор зэрэг нэг муу жоохон нэг тогоотой өрөм сүүнээс зүгээр хэлтэрхийг усмын өгөхгүй шүү дээ улгаачуд. Зоргоо залууч өдр доор байна. Юугаад атчих. За досон заамарт нэг иймэрхүү юм болж байна да. Монголд нэг ийм л байна. Бүх аймагт ялгаагүй. Энэ улгаачуд харамсалтай нь өвдсөн зовсон иргэдтэй имчилгээнд нэг хандив өгч чадахгүй сэтгэлгүй улгаач нар багш. Хамгийн гол нь бодтоо. Дороо нэрж гин үү? Хаана вэ? За ингээд дороо нэрсэн. Дөлгөөн дорооно бариад тавсан. За бариад тавсан. Наш наруу. Яа. Нашааруу. Тавч. За ингээ битэр ингээ чичэн дороо. Шот. Миний энэ дээр авчрах дороона. Энэ дээр замарт явж байна. Хаана вэ? За ингээ энэ байна да. Дороо нисэж байна. Машин транспорт дээр харагдж байна. Ингээ би ингээ гараад алдалж байна. Хай яваа ёо. За дороо навч. Буухраа нөө. За тэр залуучууд дээр очиад тооч тэр нөгөө 3 настай хүүхдийн талигачин газар дээр очиж төхөө. Нэг сүйдээ өмдөө өргөч.
За мэдээлэл байхгүй явж байгаа нэг ингэж байгаа заамарт ирээд ингээ малчтын бэлчээрийг ингээ алаад хамгийн гол нь энэ байгалийн алуурчд нөхөн сэргээхгүй байна. Тэгээд үйл зуд болдгоо. Малч зайлуул амжиргаа болсон малчтаа зуднаар нэг өвс тоол тэг амруу нийдэг хоолыг бэлдэх гэсэн чинь бэлдэж чадахгүй. Эдгээр болохоор зэрэг морийг аваад хэдэн шалаан зар нь өвс тоос аавна улгаачууд заа ёо. Тэгээ уралдуулж тамалж ална улгаачууд. Тэгээ өөрхий тийш оч. Тэгээ өөрх юм уу иргэд маань нэг хаягдл шорооноос нь авч өвс тижэл өгөхээр оруулдаг. Нөгөө залуучууд хайцсан юм бол нэг орцоо одоо очихсан баг. нөгөө залуучууд байна уу? Нөгөө залуучууд хүүхдийн газар хааван заагаад өгч яхаа дөө. Нөгөө зайл хүүхдийн цэцэн газар айл яхад суучих. За хаан бүгд хүүхдээ гадтай. Хаа мэдгүй ч үү? Аа, энэ дэшээ үстэй. Хүүхдээс үстэй. Заагаад өгснө. Ари. Нөгөө залуучууд хайчих. Ямарчээс орсон уу? Орсон. Нэг шуудаа гаргаад иргээр хэдэн төгрөг өмдөө. Ээ чаавс одоо яах юм ба мэдгүй дээ. Энэ ганц бодлоо өвсний мөнгө гарч ирнэ үстэй. Ганц амлаа шавтаа мөнгө авах гэж адэрдээ хүчээр гад тийчээд хүчээр сургууль авах мөнгө авах гэдэг чинь зогсоод авах чи оруулахгүй ингэж буудаж байгаа байхгүй өчтөө өрөө. Тэр чинь маргааш багийн цэцэг дараа мартаа уулаад оруулаад чи оруулахгүй ингэ болоо хийж байгаа байхгүй. За айг бол. Дэшээ байдаг санагдаж. Сайн байна. Намрын засаг дараа ярьсан уу? Яриаг. Аа тийм бас заамар туснаг үл мөлийг нь алчих гадас боо яагаад. Аль тэр хүүхдийн рүү явуулт л та. Харин телевиз мэдхгүй шүү дээ. Аганда мэдхөө. Багийн нөгөө Баги хүүхд яасан гатын хаана идэх. За очоод дэшээ яагаад нэг юу яагаад. Өө дүүнэр хаач юм орцсон уу? Өөрхий иргэд бол ингээд өөрхий зайлуул өвс тоосоо авах гээд ингээд орж байна л да. За яв хэдүүл яв. За энэ улгаач эзнийг олноо хот орж байгаа. За яа улгаачудаа. Ойлгомжтой шүү дээ. Тэнд нэг юу яатсан байдаг үстэй. Нэг сүүм өөргчөөд хөрхи талигач хүүхдийн газар нэг сүү өргөчөөд нэг арцаж уугуулж явъя. Эмийг л илэрхийлье. Байгалийн алуурчдаа та нар бол зүйлдээ хүний алуурчин болж байна навшнуудаа. Зүгээр заамрыг алж байна. Хамгийн гол нь Австрали шиг, Канада шиг нөхөн сэргэлт хийвэл хамаалал. Та нар тэхгүй байгаа. Сайн нэг коронавитой залуу малуу байсан уу? Тэдний шууд орог баха. Төрүүлээ явцсан уу? Машин харагдахгүй шүү дээ. Тэр биш үү? Жип. За ер нь ингээл энэ хүндийг ингээл ой модыг харгаал голыг ухаал алаа ицсэн юм байна. Тэр дээш мэшээ бол хараа. Хааш юм болов? Чи дөлгөнө буугаад нөгөө залуучуудаас нэг нь олоод ирэлтэй шүү. Одоо тэнд их чи ингээд алаа ицсэн тэр хараа. Алагдаагүй газар алга байна уу ингээд. Тэнд үл ямар ч техник алга нөхөн сэргэлт байхгүй. Энэ технологийн цагдаагийн алба яах хэвээр. Австрал энийг одоо зүгээр нэг нинжээрээ тухчааг байхгүй юу. Бичиг баримттай, албан ёсоор мөн үү? Гэрээ контракттай, уул уурхай юмтай, агш малтмалтай, байгаль орчны юмтай гэрээ ижиж ухаж байгаа шүү дээ. Чигээр яваад гэж. Гэрээ ижиж ухаж байгаа шүү дээ. Гол нь. Тэгэл ингээл зүгээр захын нэг уулын аманд ингээл байгаль алчаад яваад гэсэн. Аргагүй нэг том нөхөн ухаадсан тий. Гэхдээ тэгээд энэ хөөгд алсан хулгайчууд лицензийн цуслагдаагүй ухаж шít эднэр. Дахиад энэ шороогоо ухаж булаагүй үжиж дараагийн газар өрөм тавьж жагаад хайгуул хийж жагаад хүү алаа хийцэн. Ийм хулгайчдад хайгуулын лиценз өгөхөө болооч. Хөөе. Агштмалтмлынхаа. Өнөөдөр Батцүмбэрлгээд манай Баян хонгорын гаралтай Жингэлдэн цэг даргуулсан агштмалтмлын дараагаар өөрийнхөө туслах байсан хулгайчийг томилсон. Яг тэгвэл одоо Батцүмбэрл эднээс
одоо налуу шаана, сонгуулийн мөнгө шаана. Би та нарыг уншнаа алгачудаа. Ойлгосноо? Уйвыг астмалдуулын дарга нар эднэрээс байнгын ардураа гахуу шааж ирсэн. Баталгаатай юу вэ? Хулигны их орончд энэ байгалийн халуурчдаас байнгын урдаа ирж шантаж шаадаг. Худал буруу намынхан тэр босоо хөвтэй зэнкрүү тулгаачууд тэ та нар ингэж л амьдарч ирсэн. Юугаар алтан бүх зөөр зүүдэн тэр харцах ингэл нэг балаа улгаач. Бүхэн зөр тэ тэр авцсан юм тэр араа. Тэнд ухцсан юм байна. Тэ чигээр яваад зөв. Ой. Энэ зарим хүн юугаа хуцаад байна тороолуудаа. Би нодны ирсэн зав гарахгүй байна. Ой. Гачуудаа. Ямар ч хулгайчтай яриа хэлцээр хийгээгүй шүү би. Хийсэн байвал наадвал ч намайг цагдаад өгнө гомдол гаргах заа ёо. Би байгаль алсан алуурчтай хулгайчудаас энэ бузраас нь гүрдэж буянда бузар хийхгүй заа ёо. За энийг үл ингээ алаа хийсэн байна. Алаа хийсэн шүү дээ. Тэг хаахан ирж алсан. Энэ уурхай одоо ажиллаж ийж дахиад шуналтаад өөр газар өрөмдөж байгаа түүхэд алаа хийсэн шүү дээ. Тийм богоц. Одоо энэ дараад нь дахиж энэ хүүхэд эндэхгүй гэсэн баталгаа алга битүү нүгч алга ухаад алаа хийсэн шүү дээ. Одоо наа чи нэг ухаан хийсэн. Тийм богоц энэ хараа. Хараа. Битүү ухаан хийсэн нөхөд юм бэ. Битүү заяа. Энэ минийгэр те. Энэ яамтын юурэ идэм бэ та нар? Зүүн салаараа гинэ. Одоо зүүн салах юм байна тийм үү? Ийшээ аваа юм гэсэн. Одоо эдгээр нөхөс сэргээгүй ш таар л та. Экологийн цагдаагийнхаа та нар хүрээ гэдэг юм бэ? Эдгээр ингээ хайчаа явуулсан шүү дээ хугацаа таар л та тийм байгаа сте. Ийш ингээ замар явд юм уу? Буцах юм уу замар руу? Гүг ёо. Одоо буц замраар явахаар буцах юм уу? Ингээл ийшээ одоо бас ухаан ицсэн юм байна те. Энэ айл мэдчих энэ наад руу ухаан ицсэн юм шүү бас. Хажууд нь очтой энэ айл мэдчих байгаа те. Хүн байна уу? За бага бодит байдлыг бодитоор нь харуулаа явж байна. Айлын амьдрал алсан хүн алга. Ёо. Хулжаа ганц зэрэг гэж хулгайчийн байгаль алж байгаа байдлыг харуулж байна. Одоо ганц зэрэг бол яг энэ шиг хаях гээд байгаа. За ёо. Тэрнээс би энэ хулгайч нар их оронч дүртэй хулгайч нар шиг шантаж хийх гэж яваагүй. Би нодныг энүүгээр явж байгаад далминд нэг харсан. Одоо хоёр дахь явж байна. Зарим нь бас тэгж хардах нь аргагүй мөн үү? Зүүн салах уу? За ингээл байгаль алаа ицсэн байна шүү дээ. Нөхөн сэргээгээгүй байна шүү дээ. Харал та. Одоо энийг хин нөхөн сэргээх юм бэ? Ингээд одоо шарилжил ургана, цөлжиж шít. Энийг хин нөхөн сэргээх үү?
Энийг ухсан эзэн тодорхой байгаа шүү дээ. Энэ байгалыг алсан хүн тодорхой байгаа шүү дээ. Хариуцсан ирэх мэдлэлтэнд тодорхой байгаа шүү дээ. Архивд байгаа шүү материал нь. Тийм үстэй. Чи мэдгүй мө? За ингээд ухаан идсэн байна да. Нөгөө зэрэгээс юм нэг чанга гол нь. Ингээ ухаан идсэн цаанаас нарагдах юм жоо ёо. Одоо энэ рүү дахиад тэр хатан гасаа үсгэсэн байна. Энийг хий ухсан. Энэ үснийг бол хариуцлага үлээл гэлээ. Аа? Чаш ёо. Одоо ингэсгэж байгаа харагдана. Тэр мөн байлий тэр ч. За ингэсгэж зогсож. Цанаас машин руу зогсож байгаа. Асууч. За ингээд ухад тухай хайдсан байна. Машинаа жоо ортулчих юм шээ. Тэн дээр очиод тий. Энэ рүү шороор тулаа зогсчих. Ухарчгаа. Ухраараа Starlink-наас холдож чадахгүй байна. Шээ ёо. Энэ дээр очиход хэдэн метр яваараа. Тэн дээр очихно үстэй. Яа. За энэ хараа. Боддоо энд дахиад хүүхэд ирстэй. Энэ рүү ухуул шууд хатан гисээ асгацсан байна. Энэ хараа. Тэгээ энээс ухсан шороогоо тэнд овоолаа хийцсэн. Яагаад тэрийг буцаж энэ рүү болохгүй байгаа юм? Аа ийм л байна шүү дээ. Бодит байдал. Хараа. Тэгээ энэ рүү ингээд үер мүер ороод ийшээ одоо энэ хараа. Одоо ингээд тэр нуур үсгээ хийцсэн. Тэнд дахиад хүн бол өхгүй их аргагүй байна. Хараа. Тэн дээрээс ингээд тэр айлын хүүхэд малаа хариулж явж байгаад дахиад хүүхэд ирсний дараа энийг нөхөн сэргээх юм уу? Энэ уурхаа эзэнд хэн зөвшөөрөл өгсөн тэр үеийн их хүүхийн албанчлалтаа одоо амьд байгаа. Шүлжээ чад. За одоо гайгүй. Шүлжээ чад. За энэ бол ингээд нэг л уурхаа шүү. За энэ уулгачийг очиж нөхөн сэргээлэх ёстой шүү. Экологийн цагдаагийн дарганараа. Өнөөдөр боддоо COP17 гэдэг Монгол цөлжчөөд байл гэдэг байгаа. Өөрөөсөө байглаа ингээ халаа ицсэн тарал та. Тэ? Тэгээ алтын авчаад авдрыг хайчаад өөрөөсөө дэлхийгээс гуйлагчсан сарилаа шаагаад байгаа. Энэ уурхайг ухсан байгалийн алуурчдаар тэр шороогийн зөөлгөөд мөн үү? Тэр шороогийг авчирч ийшээ булуулах ёстой. Энэ хэний шороо вэ? Эзний нь олъё. Мэдээллийг над руу биччихээрэй. Хулгайч тэр лайвдж очин заа ёо. Амьд байвал үхсэн бол өр хүүхдээс нь нэхэн. Ягаад гэвэл энийг ухсан хулгайч энүүгээр өр хүүхдэд хижээсэн байж таараа. Мөн үү? Тэ биз дээ. Тэ. Байгалыг ингээ алдсан байж тэр хараа. Тэрлөө дөлгөнөө. Хүүхэд өсрөө шууд үхэн тийм үү? Шууд үхэн үстэй. За 12 давхар юм биш баг. Юу 20 30 давхар. 30 давхар 12 тэнд ирнэ. Тийм ээ. Бараг 40 50 давхар заа яа. Ийм л байна. Ингээд байгалыг алаа идсэн байна. Тэ? Бодит байдлаар нь харууллаа. Тэгээ хулхины их орончт нь ирээд эднэрээс ингээ халах болчдөг. Яагаад энийг ярьдаггүй юм? Тэ? Дарга нар нь ардуураа сонгууд хандив шаадаг. Тэгээ Монголд өнөөдөр ингээд байгаа нөхцөл байдал ийм л байна. Тэ? Энэ бол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж ингэж байгаль алагдсан. Одоо эзгүй. Тэгээ энийг харуулгаад би одоо жишээ нь энэ дээр ирээд
юу болж тоолоох вэ боддоо. Энэ эзгүй болсон нөхнөөс. Энийг шантажлах гэж ирэх үү? Бага бодит байдлыг чи харуулж байна. Ой. Нөхдөө ийм байна. За чи юу аваад бэр нөгөө сүүгээ гэ сайхан өрг. Арцтай ганхандөө. Арга. Өөрхи яг энэ хөндөд. Өөрхи нөгөө 12 одоо тэр дээшээ бол замбрааг ухаайцсан. За жоохон дээшээ яваад харуулчих. За жоохон дээшээ яваа харуулаад ийм нөхөл зөндөө гэж юм заамарт. Дээшээ явчих. Энэ хүнд энэ чигээр яваад ухаайцсан. Гэхдээ яагаад үе үеийн байгаль орчны сайд нар үе үеийн одоо хууль зүйн сайд үе үеийн одоо тий уул уурхай яамны сайд нар энэ дээр анхаарал хандуулдаг юм бэ? Үе үеийн ерөнхий сайд нар суучих дээшээ явъя. Хятад ийм байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх юм бол тэр лицензийг олгосон эрх хүрхийн албан тушаалтан за яа. За тэгээд байгаль алсан алуурчд бүгд цаазаар ахуулаад шоронд явна. Хятад за яа. Монгол бүгд даам гарцсан шааж байгаа. Айгуу энийг хусуулгаж их хурлын гишүүн болцсон явж байгаа шүү. За ингээ харуулъя. Ингээд амар шухацсан юм шин. Годын дуусгаад ууд яг амаар нь дуусчихсан заа яа. Одоо ингээ бэлчээргүй болцсон малчд яах юм? Юм хаяг чорог нь авч одоо юу хүй осны асуудал үстэй. Заач. За байгалыг ингэж алжээ. Нөхдөө ийш орчуулах даяа. Энэ сайхан хүнд энэ сайхан хүнд алсан байна шүү. Яагаад энэ лиценз олгоод байгаа юм хөөш? Үгүй асматны дарганараа. Андэр үлээгээ суулгаач. Одоо энд ингээ алгацсан юм тий. Тэр нэг хараг насаасаа тий. Дахиад энд монгол токараа үсгэсэн заа яа. Хайцсан байна уу? Хайцсан. Энийг яагаад тэр одоо тэр бодвол өнгө өрсөхийн шорог тэнд хайцсан байна тийм үү? Энэ тэрийг ийшээ энийг болох хэрэгтэй тий. Яагаад болоо энэ цаг байгаад орчны эсрэг гэмтэр шүү дээ. Та нар энэ гэмтэргийг арилгаж чадахгүй технологийн цагдаа гэж байгаа яах юм бэ өө? Ажилтналтмлыгаа та нар одоо лиценз олгоход зогсоо болгооч удаа. Энийг ухаад тэгээд заамрынхаа амьдралд нь зайлширсан юм уу? Энэ авийнхаа ядуурцлаа шүү дээ. Яг энэ данууд шиг. Яг энэ чи зэрэгсээ зогсчих юм даа. Амар нүх шаацсан байна хараа. Амар нүх шаасан юм. Цаан ч юм байна да бараг. За хараа. Ингээд байгалийн маань алжээ. Хараа. Энэ дээрээс хүн унул яах вэ? Мал унул яах вэ? Үхэн үстэй. Энэ хэний талбай вэ? Олж эзний тогтоо. Энэ нөгөө тэндээс тэр өндийгээр ингээ өгсөөд ирнэ. Энийг эзэн нь олно. Аль утсан дээр координатын цэгийг аваад хаа. Координатын цэгийг аваа. Ажилтналтман дээрээс очиж ажилтналтмын дарга навшаа. Би энэ координатын цэгийг аваад очино. Хэн ингэж алсныг надад хараа хэлж өг заа юу. Ойлгосон уу хараа ингээ алаа ицсэн. Энэ байгалийн алуур мөн үү? Тэн дээрээс мал унуул яах үхэн. Тэн дотор малын сэг байгаа. Хүүхэд унуул үхэн, хүн унуул үхэн, том хүнж унуул үхээр байна. Хадан гасаа шиг гасаа өссөн. Ийм болгоцсон байна шүү. Энэ тэгээ зөв юм уу? Ингээ алаа ицсэн маань улгаачууд. Одоо дээш нь тэр өндийг алах гэж байна. Тэрүүгээр ингээд битүү зогоон татцсан. Бодвол нэг амтаа автсан байна. Гуцваа улгаачуудаа. Энэ амар өнөд үлгөнө. Гамшгүй. Ингээ байгалыг чи алдсан байна. Үе үеийн ерөнхий сайд, үе үеийн хууль зүйн сайд, үе үеийн байгаль орчны сайд, үе үеийн уул уурхайн сайд, үе үеийн ажилтналтмын дарга, үе үеийн хууль зүйн сайд нараа.
Та нар хүүрээс юм бэ? Байгалыг алаа идсэн байна. Иргэд доон иргэний даан гарах гэж байна. Тэр шороо авчирч энд буулгах ёстой шүү дээ. Ингэж та нар Монголыг дампууруулж байгалыг цугаалсан алуурчд. Новшнууд. Өш. Хятад ингэсэн байвал үе үеийнхэн дарга нар энэ алсан уурхай эзэнтэй өдөд цаазаар ахуулаад шоронд байгаа. Монгол тулгайч нар гадаадаар зугуулаад далаа ирэг дээр алцаагаа гівтэж байгаа улгайчууд. Тороолууд орж ирэх уцаж байна. Аа. За явъя. Дэш яваад. Ингэж алсан байна. Ингэж алсан байна улгайчууд. Шүбэ. Я. Ай ниндрүү хич. Нөгөө. Энэ хич. За дэш яа. Хорднотын зэг авцсан уу? Ингээд дэш дахиад энийг дэш нь ухах гад өрөм шаасан юм байна. Ойлгомжтой. Тийм бооз. Аа. Цаад айлд очиж чадахгүй. Над манц ухсан юм шүү баг. Аа. Одоо энэ хүндийг ухах гээд өрөм тавьсан юм байна. Гончиг батын Батбол тулгаач. Тэгээд энд ажиллаж исэн энд хүүхэд эндсэн юм байна, тийм үү? Наач ухсан юм шүү. Энэ хөөчнө. За энэ айлаас асуу. Одоо энэ хүндийг ухах гэж байгаа юм байна хулгайчууд. Энийг ухаад нөхөсөргөөсөн юм уу эсвэл? Та хүн байна. Хүн байна уу? Сайн байна уу? За сайханд намарч гин үү? Энэ авийн байгалыг алаа хийсэн юм байна те. Хөөс энд нөгөө хүүхэд эндсэн өгч энд үү? Ха? Энэ доор юм уу? Та суугаад заагаад өгч таны дүрсийг бид байбат харуулахгүй. Ийш сууч. Сууч. Одоо энэ хараа Гончиг батын Батбол энэ хүндийг алах гээд алтуах гээд дахиад өрөм тавьсан юм байна. Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлээ хөөлөөрэй. Өмнөх байгалаа алж хайчаад нөхөн сэргээгөөс дараагийн байгаль ухчаад өрөм тавьчаад хүн өөх нөхцөл байдал хүргэсэн. Эрүүгийн хуулинд хүнийг үхэлд хүргэсэн гэж зүйл анги байдгийг. Одоо нэрээ солилцсон. Лицензийг тусалсан гэж шааж чинь доор ухаж чинь энэ үхэн доор метрийн цаана. Яг сая муу ёроор зөгнөлөө штэ та уншлаа те. Дээшээ энийг ухах гээд энэ дээр өрөм тавьсан байна гэсэн. Яг миний зүв байна. Тийм. Аа. Яг энд гэж ш тараа. Амар уу? Нааш сууч. Ийшээ сууч. Энэ доод байгалыг алчаад дахиад энийг алах гээд өрөм тавьсан юм байна те. Тэгээ тэрэнд нүүх дуунаас сурцсан юм байна те. Наа чин муур явчихсан байж. Юу? Муур явчихсан. Зүгээр. Юу. Мууртай. За энд юм байна. За энэ хайлын зүгээр ингээд заалгана. Яг энэ авийг ухах гээд өрөм тавьсан юм байна те. Одоо та нар маань өөрхий ингээд байгалаа алуулаад ингээд та нарыг бас сэхэл дээрлэх гэж уулгаж байна те. Ха? Гас нэрх дээрлэх гэж байгаа юм байна. Байгалыг халаач. Одоо энийг нөхөс сэргийлэх хэрэгтэй шүү дээ. Зүг үү? Хадаа шээ. Цаашаа доошоо. Тэр тогтоод ус гэж. За энэ айлаар заалгаад ирж байна. Хөөрхи энд ингээд хөөхөд ингээд энд одоо хуцсан нөхдөд зөндөө гоё. Тэсэлдээ давсан. Одоо боддоо танай хүүхдүүд тэнд унах магадлал байна шүү дээ. Харин одоо энэ зөв юуг багцаа. Үйл гэдэг дээр нураад өр. Одоо баг хүүхдээ нүц салахгүй юм те.
Явуулахгүй юу те? Мал ийшээ онж бас үхэн үү? Ийшээ чаашаа. Мал бол ийшээ онж хүүхдэх юм биш үү те? Мал унаад байх гайгүй. Гүг энэ зүр онол өгөх юм бэ те? Унаад өгөх шүү дээ. Гүг ийшээ мал онж өгч байгаа шүү. Та нар л мэдэхгүй байгаа. Тэгэл доор ороод живэд өгч тийм үү? Оо алгаач. Аль? Энэ үхэн дарцсан танаа чи. Энд юм бэ. Энд юм бэ. За энд ингээд өрөмцсөн юм байна. Тэгээ энд өрөмдөөд хавар нүхийн дарсан юм байна. Гончиг Батын Батбол тэр доод газардаа ханахгүй дахиад энэ сайхан хөндийг ухаж идэх гэж байгаа юм байна. Энийг алах гэж байгаа юм байна энэ хөндийг. Энэ араа энэ сайхан эрүүл байгалыг. Тийм ээ? Энэ дээр хайгуул хийж байгаа дүрм зоосон шүү дээ. Зөв үү? Та юу ч цаашаа харч. Зүгээр цаашаа. Ингээд айлын бүсгүй зааж өглөө газар. Тий. Баярлалаа. Айлын над юу өгөөдөр? Миний өтөө арц үжийн угуулчих. Энэ газар мөн үү? Би камер цаашаа харцсан наашраа. Камер цаашаа харцсан, ийшээ харцсан наашраа харц зогсоо явчих. Энэ мөн үү те? Энэ авдөө. За өөрх энд нэг хүж угуулчих те. Та нэг нь аваад угуулчих. Энэ газар нутагт хэдэн үеэр амьдарч байна танах? Энэ манайч одоо нэг сүүлийн 7-8 жилийн төв шүү дээ. Ер нь хүүхдээс ч бас энд байсан биз дээ. Төлгөөнөө ийшээ ингээд сайхан газар гатгачээд өөхөө. Хөөхий. За хөөхий. Хөөх. Баян хангамны бидний уучлаарай. Бид чи ингээ байгалийн алуурчтай амьдраад байна уу? Шунлын бузрууд нь ингээд сайхан будаа өргөч шовоо оллоо буян болог тийм ээ. Хөп. Сайхан сүргөд. Ингээ амтаа олдоод ингээ будаа. Хоп. Шов муу зөндөө гост те. Одоо ирээл эдгээр чи ингээ сайхан шовоо оллоод буян биз дээ. Тийм ээ. Танах хэд хүүхэдтэй? 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэйс анхаарал болгоомжтой байх гэхгүй энэ хавар байгалийн алуурчд ингээд та нар тэгээ одоо тэрийг болуулъя гэдээ гомдол гаргаж үлдсэн үү? Ави готод очиж тэр улгаачтай уулзсан заа яа. Цагдаад гомдол гаргана. Цэвэр гэмтрийг хийцэн биш тэнд. Мааны иднэх. Мааны иднэх гэж. Өргөд болгоно. Мааны иднэх. Гасаахан сүр гаханд ингээд энэ ингээ бөөнөр нь гасахч сайхан энд ингээд шувуу сайхан хоололч. За сүүгийн нүрг ахын дөө. Ард цуугуулч уу. За сүүгийн бүгдийг нөргөч. Тэрийг арцныхаа удаа тэгээд тэр тагаа ав. За юм байна. Тэгээд эндээс ингээд лайв өндөрлчөө. Тэ. Энэ ингээд эрүүл газрыг шунлын бузрууд дахиад алт байна уу гэд өрөмдөөд тэр нэг алсан шиг тийм ээ. Тэгээд дахиад энийг алах гэжсэн юм байна. Алах гэжсэн чи хөөрхий хүүхэд байглаа хамгаалаад өмнөр нь ороод байгалийн өмнөр ороод бурхан болчихжээ гэж би ойлгож байна. Яасан хад цадгүй шунал бай. Гончиг Батын Батболдоо чи монголчуудын нулимсанд энэ авийн нутгийн иргэдийн нулимсанд цад болоогүй юу? Байгалийн одоо энд мал амтан юугаар хооллох вэ? Юугаар ундаалах вэ? Дэлхий төлжөөд байна. Тий. За ингээ сайхан эдээ ундаа өргөөд сүү өргөчлөө. Энэ охин хөөрхий минь байгалийн алуурчлал байгалаа алуулахгүйгээд өмнөр нь орж ам өргөсөн байна. Үргэгдсэн байна. Тэгвэл хариуцлагагүй юм болжээ. За бүгдийн сайхан өрг ахын хангаалахад. Чи ингэж өргөлтөө ингэж өрг. Чи гадагсан өргөд. Лахтаа нөхч. Нийтнийхэн дахиад хийч.
Маань итнэх. За лайв өндөрлөө. Тэгээд ашгүй тэр айлын хүн зааж өглөө. Тэгээ би ч бас бодсон. Одоо тэр хүндийг энэ уулаар нь яргах нь бол гачууд. За шигтмалдмлын дарга үеийн сайд дарга нараа, ирээдүйд болох сайд дарга нараа байгалаа хамгаалаарай. Өнөөдөр хятадын дарга Си Цзиньпин хэлсэн байгаа шүү дээ. Байгаль байгаагаараа баян гэж. Тэ. Үнэхээр байгаагаараа баян байд юм аа. Одоо тэрийг алаа ичхээр яах вэ? Энэ сайхан байгаль тэр хоёрын тэр нь алуулсан үхсэн харагдаж байна. За гаттад өнөөдөр байгалыг ингэж алсан бол нөхдүүд бүгд өдий шоронд байгаа. Манайд хууль ингэж л хэрэгжиж байна. За хуулийнхны их орончид нь худлаа шагаад эднэрээс мөнгө аваа явдаг. За яа. Би энэ бодит байдлыг харуулах гэж ирлээ. Үзүүллээ чадлаараа. Тэгэхээр нутгийн иргэд байгалаа алуулсан. Тэгээ одоо тогоотой сүү өрмийн нэг хулгайч идэж байгаа юм. Тэгээ гусамнаас нэг жоохныг аваад тэг таван малдаа өвс тижэл өгийгээд ухцсан угаацсан шорооноос навыг хөрөхгүй тэнд бас мөргөлдөөн болох гэж. За амар дэмэл юм болж байна. За юм байна. За ингээд лайв өндөрлөчий доо. Тэр баяртай. Тэгтээ үргэлжлүүлнэ. За юм байна. Өөр humаны эднэх. Ингээд Монголын ирээдүй болсон бяцхан үрс маань үнэхээр нэр Монгол их орныхоо төлөө дарга нар тэмцэж хийгүүлэхгүй байхад байгалаа алуулахгүйгээд өмнөр нь ороод хөрхий. Бурхан болжээ. Humаны эднэх.